За сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Нийгмийн ухааны хичээлийг хүргэж байна. За өнөөдрийн бидний цахимаар үзэл судлах хичээл бол цахим орчин дахь харилцааны соёл гэсэн хичээл байгаа. За бүгдээрээ мэдж байгаа. Цахим орчин бол бидний харилцааны гол талбар, ойлголцол, сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх нэгэн хэсэг болсныг хэн ч марахгүй байна. За одоо бүгдээрээ цахим шүлжээнд хэрэглээ өнөөдөр ямар байна вэ гэдгийг дээр тодруулаад аваад үзье. За цахим орчноос бид нэр суралцах, хөгжих, мэдээлэл авах, ашиглах, түгээх, за худалдаа, банк гэх мэтээр үйлчлэл авч эхэлж байна. За мөн бусадтай харилцаа холбогдохдоо санал бодлоо солилцож байна, өөрийгөө илэрхийлж байна, харилцаагаа өргөжүүлж байна, өөрийнхөө чиг хандлагыг тодорхойлж байна. За тэгэхээр ингэж аваад үзэх хүмүүстээ өсвөр үеийн хүүхдүүд бидний хувьд бол цахим орчин бол харилцаа, өөрийгөө илэрхийлэх, мэдрэмжээ илэрхийлэх нэгэн чухал хэсэг болсон байгаа нь эндээс харагдана. За одоо энэ дээр бүгдээрээ цахим мэдээллийн онцлогийг тодруулаад аваад үзье. За цахим орчин бол ерөөсөө хяналтгүй, хязгааргүй ертөнд сойж байгаа. Энэ дээр хинж, хизээж ямар ч мэдээллүүдийг оруулах боломжтой байдаг. За тэгэхээр бүгдээрээ цахим орчноос авж байгаа мэдээллүүдээ тодорхой цензуртэй, үнэн зөв эсхийг нягтладаг ийм байх хэрэгтэй байх нэ. За мөн дэлгэцэн дээр харагдаж байгаачлан цахим орчинд бүх талын өргөн мэдээллүүд байж идэг. За энэ нь тодорхой байдлаар нээлттэй насны хязгааргүйгээр тавигддаг нь бидэнд бас сөрөг тал болох тохиолдол байдаг. За мөн цахим орчны мэдээлэл нь асар урттай шинжлэгжийдэг үйл явц нь бас бидний амьдралд нөлөөлж иддэг байна. За одоо бүгдээрээ цахим орчин бол ерөөсөө таныг дүгнэх нэгэн үзүүлэлт гэдгийг багш нь тодруулж байна. За одоо Америк, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад болоод ирэхээр хувь хүний зан гараа шин өөрийгөө илэрхийлэх байдлыг тогтоохдоо за Facebook хуудас болоод Instagram, Twitter хуудасуудаа хэрхэн ашиглаж байгаа юм бэ? За түүн дээр ямар коммент, сэтгэл, зураг, эможи, за тэгээ харилцагчтайгаа хэрхэн холбогдож байгаа вэ гэдгүүдийг бүгдийн стори түүхийг үзээд ингээд дүгндэг хэв шинж рүү орж эхэлж байгаа. Тэгэхээр та хэд маань бас энэ тал дээр анхаарах хэрэгтэй байх нэ. За одоо бүгдээрээ цахим харилцааны соёл гэж юу хэлээд байна вэ гэхээр за энэ дээр мэдээллийн хяналт гэсэн ойлголт орж ирж байна. Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх нь зөвөө. За багш нь сая түрүүд урьдчилсан цахим орчинд орж байгаа мэдээллүүд нь ямар ч хяналтгүй, хязгаарлалтгүй хэн ч оруулж болдгоор нэг юм онцлогтой байгаа гэсэн тийм ээ. За тэгэхээр болгоомжтой ашиглана гэсэн ойлголт орж ирж байна. За дараагийнх нь цахим орчны хэрэглээ донтолтын асуудал бас нэлээд өндөр түвшинд яригддаг. Тэгэхээр тодорхой түвшин, тодорхой цагаар цахим орчинд орж хэвших нь зүйтэй юм аа. За дараагийн ойлголт нь болоод ирэхэд бусдад хүндэтгэлтэй хандах талын ойлголтуудыг авч үзэх хэрэгтэй. Чамд таалагдахгүй байлаа гэж чи түүнийг доромжлох, элдв зүйл бичих, хаахаа дарах шаардлага байхгүй. Энэ бол чиний бүдүүлэг байдлыг л илэрхийлж байгаа хэрэг юм аа. За багшин түрүүд урьдчилсан цахим орчны тэмдэглэл хөдөлгөөн нь өөрөө чиний хинбэ гэдгийг илэрхийлээд байна гэсэн агуулга ороод ирж байна. За ингээд товч тодорхой олон нийтэд ашигладаг ийм сүлжээ юм шүү гэдгийг бүгдээрээ анхаараарай гэдэг агуулгыг энэ дээр тодруулсан байна. За энэ дээр бас нэгэн чухал санаа бол хүүхдүүдээ Facebook бол бидний хувийн тэмдэглэлийн дэвтэр биш ээ. За чи хэдийгээр нууц тохиргоотой эцэг их багш нартаа зарим найзуудаа харагдахгүй гэд хийж байгаа боловч хүссэн тохиолдолд нууц тохиргоог өөрчлөөд харцдаг тохиргоонууд байдаг. За тэгэхээр энэ бол чиний хувийн тэмдэглэл биш олон нийтийн сүлжээ байгаа учраас бүгдээрээ одоо хүндэтгэл харилцааны боломжуудаа зөв илэрхийлээрээ бусадтай харилцах, мэдээлэл солилцох сувг байдлаар ашиглаж байгаарай. Энэ Facebook дээрх дүр зураг бол чиний амьдралын дүр зураг биш. Энэ бол ам биш зүгээр л хэрэглээ гэдгийг хүүхдүүдээ ойлгож байгаарай. За энэ дээр одоо эможи бидний хандлагыг тодорхойлно гэсэн ойлголтыг багш нь тодруулж өгсөн байна. За хэрвээ бид нэг ийм талыг анхаарал үзчих хэрэгтэй. Хэрвээ чамд таалагдах юм бол дэмж, урамг, за лов дар, халамж дарч гэдэг юм уу те. За хэрвээ таалагдахгүй бол заавал тэрийг доромжлоод янз бүрийн байдлаар бичээд авах шаардлага байхгүй. Алгас зураач. Энэ бол цахим харилцааны соёл байх нэ хүүхдүүдээ. За ингээд бүгдээрээ мөн одоо Facebook хуудас болоод Instagram хуудсанда тодорхой тохиолдол, тохиргоо, хамгаалтуудыг хийж яхан зүйтэй. Энэ бол бидний мэдээлэл, зураг, дурсамжийг хамгаалж идэг, хадгалж идэг зүйл учраас хамгаалах нууц тохиргоо, гадны хүн нэвтрэх боломжуудыг нь тодорхой байдлаар хааж өгч явах хэрэгтэй. Эдгээр тохиргоонууд нь одоо Facebook, YouTube дүүрэн байж байгаа учраас та хэд маань өөрөөрөө утасны марк болоод компьютерийн маркийг хайгаад олоод тохиргоогоо ирэх хэрэгтэй. За гэрийн даалгавар тогш нь хэрэг хандлагыг түгээгээд Facebook
Хаяг дээрээ тодорхой байдлаар хүмүүс урам зориг өгсөн share, comment, reaction, post, story хийгээрэй. За түүнийгээ багшдаа SSI зургийн дараад илгээснээр энэ хичээлийн маань эрс оролцоо тооцогдох нэ. За хүүхдүүдтэй амжилт хүсье.